Дараагийн мэдээлэл эсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна. За тэгвэл Увс аймгаас Синуудагийн эсэлтийн шалгалтад 993 шалгуулагч оролцож байна. Тэдний 944 нь энэ оны 47 өмнөх оны төгсөгч байгаа юм. Түүнчлэн Тус аймаг эсэлтийн шалгалтад 750-аас дээш оноо авсан шалгуулагч болоод багшийг 5 хүртэлх сая төгрөгөөр урамшуулахаар болсон байна. 800 оноо авсан хүүхдэд бол одоо 5 сая төгрөгийн урамшууллыг аймгийн засаг дарганы зүгээс олгож байгаа. Бэлтгэсэн багшд нь бол 1.5 сая төгрөг гэж байгаа. За гэхдээ ганц 800 гэлтгүй 750 оноос 799 онооны хооронд бас авбал 3 сая төгрөгийн урамшуул болгоно гэж байгаа. Бэлтгэсэн багшд нь бол 1.5 сая төгрөгийн урамшуул болгоно гэсэн. Ийм журам бол одоо энэ жилээс ихтэй хэрэгжиж явж байгаа. Мөн улсын олимпиадад амжилт үзүүлсэн багш сурагч нарт 3-аас 5 сая төгрөгийн мөнгөн урамшуул олгоно. Түүнчлэн аймагт байнгын оршин суугч иргэн эрдмийн бүтээлээр боловсролын докторийн зэрэг хамгаалсан бол 3 сая төгрөг, шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан бол 20 сая төгрөгөөр урамшуулахар шийдвэрлэжээ. Боловсролын салбарт ингэж хөрөнгө оруулах нь хувь хүн, нийгэм, эдийн засагт эерэг, урт хугацааны үр нөлөөтэй гэдгийг онцолж байлаа.